Та барь урчилтаа цагтаргансаа оруу та. Саарлоо. Таргаа үл цаахаа үл сайхан орж гин үү. Сайхан урж. Өдөө үлж сүр тарга сайхан орж гин. За сайхан. Саршин сайхан шинжилж байна. Айн дамдаа минь цааж юу. Сайхан шинжилж байна уу? Сайхан шинжилж. Оо саарлоо. Аймагор нутгийн сайхан орж гин үү. Өнгөтэй сайхан. Ажил ариун ийм сайхан жил боллоо гарлаа. Ааста сайхан жил гарлаа. Төрөх сүлтэй ондмол таргоорвоо. Өнгөтэй сайхан тарга сайхан урдж байна. Заавал сайн байна та. Саарлоо ямар сүр тарган байна. Аймгийн маань ард иргэдийн хадгалуунч зузаан уу. 2018-аас 19 онд одоо альдрах ахид төвшил гарав. За 18 онд 9.5 тэрбум төгрөгөөр хадгаламж өслөө. За ер нь бол харин үлдэгдэл түүхэндээ 20 тэрбум төгрөг гарлаа. Нөө за эдийн засаг өсөлттэй сайхан хүмүүсийн хоригдлол ариун баялаг байна. за бас сайхан мэдээ байна. Тэр бас хүмүүс ч бас нэг юу байна. Хүмүүс амтрал. Ер нь зөвхөн эдийн засаг орлого дөрөөлтөд ирвэл хадгаламжаас аваад хадгаланд буурдаг. Орлого өрнөсөд боломжтой болоод өргөтөд цааш нь хадгалдаг бас одоо. Тийм үзүүл байгаа. Галчд байна уу? Тийм. Элгид Чигд өсөж байна. Хөдөө сумдад бол нэг 60 гаруй. манайх ч урд оноос эхлээ хадгаламж 23 бараг 24% өссөн байна шүү дээ. Ер нь сум хэмжээний төгрөгийн хадгаламж сумын 2 банкнд байдаг байсан бол энэ жил 1.5 тэрбум төгрөг өссөн. Тэр бол ард иргэдийн малчдын амьдрал бол одоо өсөж нөгөө хөндлөлт асуудал бий болж байна л да. Ер нь тэгээ бас энэ жил их сайхан жил гарч байна. Сайхан жил. Монголчууд бид нар чи бүгдээр нөгөө ховтой холгон жилийг үздэг гэж ярьдаг шүү дээ. Тэгээ одоо энэ хотл төгсөөн барилгаантай энэ сайхан жилийг одоо бас өнөөдөр Монгол улсын авраг малчин танайд одоо бас бүгдээр айлах дуран цуглаад залгад хийж өргөн залгад хийж байгаа. Баяртай байна. Хаасаагүй баяртай байна гэсэн. За. Аймаг сум өдөрт бомбаг бүгд ирсэн байна. Одоо бид нар чинь монголчууд бэлгшээлтэй ард түмэн бэлэгдлэх сайхан боддог. Тий. Тэгээ өнөөдөр одоо Монгол улсын авраг малчинд энэ сайхан 5 эрдэнэ сүргийнхээ дэргэд одоо бас нийт одоо аймаг орон нутгийн өдөрт хүрэлцэх ингээд сар шинэ тэмдэглэж Монгол түмэндээ мэд төвшүүлж байгаа юм. Одоо манай аймгийн иргэдийн урлын дарга Баянгар аймгийн иргэдийн мэдчилгээ одоо бас таахан өгнө. Сайн байцгаана уу? Туурга тусгаар Монгол улсынхаа өнцөг улам бүрт оршин суугаа нийт элэг нэгт хонгор нутгийнхаа ард иргэд та бүхэндээ аймгийнхаа иргэдийн төлөөлөгчдийн хурал нийт төлөөлөгч тэргүүлэгчтэйгээ нэрийн өмнөөс болон хувиасан сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлж мэдчилж байна. Тэгээд улиран одж байгаа гахаа жилдээ хонгорчууд бид бүхэн эрүүл энх их амар амгалан байж мал сүргэн маань 5 төрөл дээр өсөж хэмээн сүргээрээ улстай 2 дугаар байранд ямаан сүргээрээ төрүүлсэн. За нийт мал сүргийнхаа тавгаар улстай одоо 6 дугаар байранд орсон ийм сайхан амжилтыг үзүүлсэн ийм сайхан жил болж өнгөрлөө. Мөн Монголын бурхан шашны 3 зүйлийн нэг их одоо хам номон хаан ханчин чойжил Лусан данзан жандсан гэгэнтнийхээ мэлмий гийсний 380 жилийг өргөн дэлгэр зохион байгуулж түүний 8 дугаар дөр данзан жамбал чойжи шинэн гэгэнтэндээ одоо Батөршил өргөсөн энэ их заншиг наадмыг ёслол төгөлдөр зохион байгуулж ард иргэдийнхаа амьдрал ахуйг одоо дээшлүүлэх амьдралын чанарыг сайжруулах олон сайхан одоо ажлуудыг одоо зохион байгуулж ингэж ийм сайхан үйл явдлыг одоо бид бүхэн хамтдаа бас бүтээлээ. За мөн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал маань 20 гаруй удаа одоо хуралдаж 40 гаруй одоо бодлогын баримтчүүдийн асуудлуудыг хэлэлцэж аймаг орон нутгад тулгамж байгаа эрүүл мэнд боловсролын салбарын урт хугацааны бодлогын баримтчүүдийг батлан гаргаж маш сайхан үр дүнг одоо бас үзүүллээ. Айшлан ирж байгаа хулган жилдээ айл өрхөл амар амгалан байж юу сасан 9 өслөн сэтгэлчин бүтгийн өлзөөтэй өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Та бүхэн маань сар шиндээ сайхан шинэлээрэй.
17 дугаар жарны хотод төгс хэмээх төмөр хулган жилтэйган учран зодгож байгаа хувьтай төрсэн монголчуудаа хонгор нутгийн зон олон тав бүхэндээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж мэдчилье. Өдрөн одож байгаа жилд манай баян хонгорчууд амжилт бүтээл ажил үйлсэн ариун дэлгэр сайхан жил болж өнгөрлөө. Улсын зүйн хөрөнгө оруулалт, аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хонгор нутагт маань бүтээн байгуулалтын ажил сум болгонд, баг болгонд өрнсөн сайхан жил байлаа. Мөн баян хонгор нутгийн малчин түмэн маань мас сүргэн 5 төрлөөр нь өсгөн үржүүлж, малчдын маань банкн дах хадгаламж огцом нэмэгдсэн ийм сайхан он жил болж өнгөрлөө. Ирж байгаа хулган жилдээ та бүхэн маань аз жаргалтай, эрүүлэг байж сар шиндэн сайхан шинэлхийн өрөөдийг өргөн дэвшүүлье. Хонгор нутгийн нийт ард иргэдтэй 17 дугаар жарны хотол төгс хэмээх төмөр хулган жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Өнгөрч байгаа хахай жил банкны салбарын хувьд Монгол улсад банкны систем үүсэх хүчний төвөгт 95 жилөө тохиолсон банкны актив ашигт ажиллагаа өсөн нэмэгдсэн, за мөн захин бүтээгдэхүүн дээр суурилсан бүтээгдэхүүнчлэгийн цар хүрээ өргөжинд хэлсэн өөрчлөлт шинжилтийн он жил болж өнгөрлөө. За Баян хонгорын банкны салбарын хувьд бол 2019 онд зээлийн багц 194.8 тэрбум төгрөг төрж 15.9 тэрбум төгрөгөөр буюу 8%-аар мөн эрсдэлтэй зээлийн багц 110 сая төгрөгөөр буюу 5%-аар буурсан иргэдийн зээл төлөх чадвар сайжирсан үзүүлэлт байлаа. За мөн иргэд болон аж ахуйн нэгжийн харилцах дансны үлдэгдэл түүхэндээ 20 тэрбум төгрөг давлаа. За Баян хонгор аймгийн нийт хадгаламжийн үлдэгдэл 115.9 тэрбум төгрөг төрж өмнөх оноос 9.5 тэрбум төгрөгөөр буюу 8.2%-аар өслөө. Сүүлийн 4 жилд банкны хадгаламж нийтдээ 50.8 тэрбум төгрөг буюу 44%-аар өсөн нэмэгдсэн. Эдийн засаг сэргэж энэ иргэдийн амьдрал авах үед тодорхой хэмжээний эерэг үер дагаврыг авчирсан. За мөн хоримтлалыг бий болгож хоримтлалаа өсгөж байгааг харуулсан үзүүлэлт боллоо. Хадгаламжийн багц өсөн нэмэгдэхин хэрээр аймаг орон нутгийн төсөв төлөрч байгаа хадгаламжийн хөвгөө суудах татварын хэмжээ 1.4 тэрбум төгрөг төрж энэ аймаг орон нутгийн бүтээн байгуулалтанд тодорхой ажилуулна зарцуулагдж байна. 2019 онд банкны салбарын үйл ажиллагаанд хэрэгжсэн томоохон онцлог ажлуудаас дурдах юм бол банкны хөгжил 95 жил эх орны алтыг Эрдэнэсийн сандааян хариуцлагатай харилцагч хариуцлагатай банк гэсэн 3 том аяны хүрээнд олон 10 ажил арга хэмжээг Баян хонгорын банкны салбарын хамтдаа зохион байгуулж ард иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх банкны салбарын үйл ажиллагааг сурталчлах чиглэн ажиллалаа. За мөн төвийн бүсийн аймагуудын банкны салбарын ажиллагчид оролцсон Тамирчин банкээр 2019 тэмцээнийг Баян хонгор аймагт анх удаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд Баян хонгор аймгийн банкны салбарын шгшээг 2 дахь жилдээ төрүүлж алтан цомын эзэд боллоо. За мөн 2019 оны томоохон онцлог ажлын нэг бол алтны худалдаа авалтын үйл ажиллагаа байлаа. 2018 онд шин тутам эхлэжсэн алтны худалдааг аймаг орон нутгийн бодлогын түвшинд өөрчлөлт хийж мөн алтны худалдаа эрхлэгчид уулуурхан компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж 2019 онд 600 гаруй кг алтыг худалдаа авсан өмнөх онтой харьцуулахад 7.6 дахин өссөн үзүүлэлттэй байна. За энэ арга хэмжээний үр дүн нь бол улсын төсвийн орлогот 3.2 тэрбум төгрөгийн ашигт малтамлын нөөц ашигласны татварыг төвлөрүүллээ. Мөн Монгол улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэн ажиллалаа. Банкны салбар маань иргэдийн итгэл нэмэгдэхин хэрээр өсөн дэвжиж өргөжинд хэлж байдаг салбар байдаг. Ийм учраас нийт Баян хонгорчуудаа гарч байгаа хулган жилдээ хоол зоомогтой илүү баян дэгчдүүрэн байхын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Сая ч одоо бид нар энэ 2 сарын 1 сарын сүүлээр нэг 6 хоногод одоо завсаргууд хуралдал аймгийн засаг даргын зөвлөлд ирж нийтдээ нэг аймгийнхаа хэмжээний 20 сум, за тэгээд сум болгож 5 байгууллага гэх юм бол одоо 100 байгууллага, аймгийн засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг бас нэг 20 гаруй байгууллага, аймгийн хүчит компани нийтдээ 130-40 байгууллагын тайлбарыг сонслоо. Тэгээд бол ер нь энэ өнгөрч байгаа 4 жилд бол ер нь манай сумдууд бас маш их ажил хийж байна. Ер нь зүгээр ганцхан бүтээн байгуулалт хөрөнгө оруулалт гэхгүй шүү. Наагур нь иргэдээ чадахжуулах, иргэдээ одоо зөв мэдээлэл хүргэх, иргэдийн соён гэгэрүүлэх чиглэл. Тэгээ одоо манай Эрдэнэс сум гайхалтай жижиг тогтоож байгаа.
Ерөөсөө цагийн имийг цагт нь эхэлдэг. Ерөөсөө яг өглөө 9 цаг төсөн 9 цаг 10 цаг төсөн 10 цаг. Би бас хэд хэдэн удаагийн уулзалтан дээр бас иржээс харж ирсэн. Тэгээд ерөөсөө яг 11 цагт л одоо нийт одоо иргэдийн хуралдагт гэж ирдэг ийм л сайхан жишг болцсон юм байл тийм ээ. Тийм. Шүүж одоо манайхнаас чинь манай цаг бас нэг сайхан туршлага байна тийм ээ. Хэрэгтэй гэрээ байгуул. Бүх иргэдтэй малчин айл өрх болгонтой гэрээ байгуулж. Сумын түүхэн айл өргөдтэй гэрээ байгуулж. Тэгээд тэнийг жилд заавал дүгнэдэг. Тэгээ одоо гэрээнийхээ өөрийн биелтийг хэрхэн хангасан гэдэг талаар хулаад нөгөө айл өрхийг одоо улсын авраг, аймгийн аврагч гэдэг хөдөлмөрийн авраг, өөр одоо янз бүрийн төсөл хөтөлбөрт хамруулах гэдэг юм. Иргэн хүн үүргээ яаж биелүүлсэн, сунтаа байгуулсан гэрээг яаж биелүүлсэн. Гэтэл ер нь тэгээд их олон сайхан жишээ нь. Сайхан туршлагууд хуваалцсан байгаа маань. Маш их сайхан туршлагууд байсан тийм. Тийм. Манай баян цагаан ба. Тийм. За Иргэдийн хавцаа ажиллагаа маш их хэрэгсэн. Одоо ч зүгээр гол сурчлагаас илүүтэй өөртөө докторууд нөгөө лекторуудыг авчирч хамтдаа лекц уушуулдаг, соён гэрүүлдэг. Өөр сараараад бол олон хувцсан одоо санжаа аврах хамбаас зүргээс гакуулаад олон үрж. сайхан ном айлтгуулсан. Ерөөсөө одоо бол нэг манайхан дээр ерөөсөө нэг ийм л юм байна. Ерөөсөө нэг хэсэг бол Монголын ард түмэн бид нар ч одоо тийм ээ. Дээрээ судлаа олохгүй, орон гүйлээ олохгүй гэдэг шиг ер нь тэгээд нэг толгой бүхэр сэтгэл бүүдгэр байсан шүү дээ. Ер нь бол тийм нэг хэсэг бол тийм үе байсан. Одоо бол хаач явж байсан гэсэн ингээд сум орон нутагт уулзалт очоод ингээд явж байгаа зүйл. Иргэдиймээ сайхан сэтгэл ийм толгой дэшээ болсон байна. Нүдэн сайхан цогтой болсон, сэтгэл нь сайхан гэрэлтэй болсон. Тэгээ одоо Монгол Улсын ерөнхий сайдын хэлээд байгаа тийм ээ. Аль түмний соён гэлээрүүл. Тэгээ энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. Манай баян сум, баян цагаан сум. Ер нь манай шинжээс тэгээд баян сум. Ер нь сум болгонд бас лекторууд өсөж чадсан байх. Үр дүн нь одоо шууд харагдаад байна. Манай малчтын одоо тусал маш тийс. Ер нь бол төрөөс юм авчи. Төрөөсөө тусламж хэмжээг хүсдэг байсан бол одоо харин төрдөө туслая. Ядарсан зүдэрсэн ард түмэнд туслая. Ханд димээ өргөе. Ер нь одоо бүгдээрээ нэг сайхан. Тийм богд сумын одоо улсын авраг, аймгийн авраг ийм сайн малчид цуглаад одоо бүгдээрээ цуглаа сайхан хуралдаж байгаа. Тэгээд юу яд юм бэ ш? Дундын сан үүсгэж юм байна л да. Малаар. За. Тэгээд тэрний болохтой зүрх нөгөө төрд ажил хийж байгаа сайн одоо мэрэгжилтэн үүдүүд юм уу? Тийм төрийн албаа агчтан дэмжиж 25-30 малтай болгоно. за малжуулах. Тийм тэгээ одоо ингэ бид нэр одоо малчтыг малжуулах биш одоо төрийн албаа агчтан нөгөө доктор сурчлалт ажиллуулах гэдэг одоо бас нэг ийм сайхан ажил хийдэг болсон байна. Тэгээд олон одоо бол аймгийн даргын зүгээс бол одоо захирам шийдвэр гаргаад энэ сум болгоны тэргуун туршлагуудыг тухайн одоо сумд нь хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх. Энэ чиглэлээр бол ажиллаж байгаа. Харин маш сайхан аймаг орон нутгийнхаа ажлуудыг бүр газар дээр нь очиод үзэж судлаад өнгөрсөн хугацааных нь үр дүн хүмүүдийн тооцоод ирэх одоо он жилүүдийнх нь энэ үйл ажиллагаанд нь өшөө одоо дим тусам энэ сайхан зөвлөгөөнүүд өгөөд их үр дүнтэй хурал боллоо гэж манай сумдын дарган нар маань бас их таашаалтай хандж байсан. За Баян хонгор аймгийн хөдөө аж ахуйн салбар нь уруулаг чимээх шорон гахаа жилдээ бол хөдөө аж ахуйн салбарт мал 5 төрөлдөр өсч 4.6 сая малтай болж Яман сөргөөр улсад 1-р байранд, Тэмэн сөргөөр улсад 2-р байранд орсон өнтэй сайхан үйлдэж байна. За орон нутгийн хөгжлийн сан болон улсын төсвийн хөрөнгөөр бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэж 290 гаруй мянган гад одоо бэлчээрийн хортон мэрэгчтэйг устгаснаар бэлчээрийн чанар бол дээрдсэн ийм сайхан амжилттай байлаа. Мөн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас тэр 700 сая төгрөгийн зээл олгож 130 гаруй иргэд бол ажлын байртай боллоо. За газар тариалангийн салбарт бол өрхийн жишг аж ахуйг бий болгож өөрийн гашаанда эрүүл хүнс тариалъя гэсэн төслийн хүрээнд 90 өрхийн өрхөд бол 150 сая гаруй төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргаж тариалан эрхлүүлж мөн тариалын эрхлэлтэйг дэмжих сангаас жимс жимсэг нь үндэсний хөтөлбөрийн хүрээнд бол 60 өрхөд 2.5 гад 5 төрлийн жимсний модыг тариалд нийтдээ Баян хонгор аймгийн тариалангийн салбар өнгөрсөн жилд 10 орчим гагаар бол нэмэгдэж үүгээрээ бол газар тариалангийн салбарын одоо орлого бол нэмэгдлээ.
Мөн мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаж сум бүрт одоо мал эмнэлгийн анхан шатны нэгж байгуулагдсанаар бол малын эрүүл мэнд бол урд үржидэх асуудал ахиц гарсан ийм амжилттай байлаа. За ингээд хотол төгс хэмээх хулган жилдээ хөдөө аж ахуйн салбарынханда эрүүлийн хад жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөж илгээр инкам болон төрлөөр төвчин амгалан байхаа үржитэй өрөөл дэвшүүлье. За авраг маань одоо сүүлийн жилүүдэд малаа яаж ирчимжүүлж байна? Малаа яах гэдэг цаанаас юу чанар нэлээд дээр юм даа чанаржуулаад. За Хаанахаа хуцах нь одоо танах. Танах одоо манайх чинь энэ баядуу. Баяж оотос үлд. Илүү нугламт. Илүү нэг. Баян болог Энэ орон нутгийн нөгөө юу манай аймгийн Баянбулаг сумын малчин сүүлийн үед маш чандарчаад байгаа шүү дээ. Энэс чи 2-3 гол тавьсан. Одоо бид нар бас Баянбулаг сумынхаа энэ хоньныг омог үйлдвэрээр батлуулах гэдэг хүнсүлэн аж ахуйн яамн дээр бас ажлыг гаргаж ажиллаж байгаа. Ер нь бол манайх бол одоо Монгол хоньноос одоо Монгол хоньноос 5-6 кг-аар манай Баянбулагийн хоньны махных зүйл илүү байна. Тэгэхээр бид нэр одоо юу гэдгийг нэгэнт одоо эн чинь манай бас хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан одоо зоотехникч одоо энэ олон жилийн л одоо ийм ууггүй үйлчлэгийн үр дүнд Баянгар аймаг өөрөө бүр одоо нутгийн ийм шилбэл омгийн үйлдвэр одоо Баянбулаг үйлдвэртэй болцсон. Тийм баха мөнгөтарга тийм. Тэгээ одоо энэнийг одоо бас бид нэр бас нэг аймагийнхаа хэмжээнд ер нь бол техникийн ээлжинд бол сүргийнхаа сайжруулалт төрийн торгон сөрөг хөтөлбөр байгаа. Тийм төрийн торгон сөрөг хөтөлбөрийн өрөөнд бол энэ аймагийнхаа одоо хонь сүргийн сайжруулагчийг бол юугаар Баянбулаг үйлдвэрээр хийнэ гэдэг ингээд. Тийм одоо бол Английн ялгалтыг хийж байгаа жил болгоно. Энэ бол одоо бас нэрээ үнэхээр чин 5-6 хил мах гэдэг чинь бол нэг хоньноос одоо тийм мөнгөн дүнгээр одоо бараг 30-40 мянган төгрөг шүү дээ тийм байна. Нэг хоньноос авч байгаа шиг. Тийм байна. Тэгэхээр одоо та бас одоо бас тэр чиглэлд ажиллаж байгаа юм байна. Танаа малын дунд чиг хэд вэ? Хонь. За ийм хонь нэг 18-аас 20 тэл гарцсан бахнаа. Одоо тэгвэл одоо юу ч 25-аас 30 шүү дээ. 50 эд илт 90 хонь нь бол одоо ер нь Баянбулагийн хөл 50-аас буухгүй шүү. 50 эд илттэй. Махнаа маш сайн. За ингээд үзэгчтэй гişиг өдөр нэвтрүүлэг маань Баянгар аймагаас та бүхэндээ нэгэн сайхан малцны хотноос үргэлжлэн хурж байна. За өнөөдрийн энэ хүн нэвтрүүлгийн бас нэгэн эрхэм хүндтэй оролцогч зочин бол улсын сайн малчин Батулдгонд ирсэн байна. Сайхан үйлж гинүү та сар шин сайхан уу. Тэг өнгөрсөн одоо бас гахаа жил тийм ээ монголчуудын хувьд за тэр дундаа Баянгорчуудын хувьд мөн л одоо бас одоо ажил амжилтаар дүүрэн тийм ээ одоо хөдөө аж ахуйн салбарын одоо яг малчин та бүхний хувьд бол одоо сайхан дулаахан ийм одоо сайхан үйл боллоо гэж ингэж харж байна. Тэгэхээр таны бас саршны сайхан баярын сэтгэлийг хуваалцъя. За мөн одоо Баянгар аймгийн хөдөө аж ахуйн газраас малчтад зориулан одоо хийж хэрэгжүүлж байгаа ажил бас сайхан үр дүнтэй ийм ажил байсан ингээл бас зүйлүүдийг ярьж байна л да тийм ээ. Тэгэхээр энэ тухай та бас бяцхан орно хойч өрөөч ээ. За энэ жил Баянгарын хувьд бол сайхан урт намар боллоо. Өнтэй сайхан үйл болж байна. Хөдөө аж ахуйн газраас малч чиглэсэн зөв сайхан ажлууд хийгдэж ирлээ. Энэ онд. За танайх бол Баянгар аймгийн Эрдэнэцэгт сумын одоо ийм сайхан сумдаа нутгалдаг айл. Ер нь одоо Баянгар аймгийн хангаан бүстэй ордог Эрдэнэцэгт сум за ер нь өвлжилтийн байдал ямар хөө байв тийм ээ мал одоо ах уу сайхан минд тарган тавтай сайхан ондорлоо гэдэг ингээд бас ярьж штэ тийм ээ. Сайхан энэ илүүцтэй сайхан үйл боллоо. Мал тарган тавтай энэ тарга орж биш дээ. Өнтэй сайхан хаварчих байхаа гэж бодож байна одоо энэ сайхан. Өвөл энэ өстой сайхан үйл болж өнгөрлөө. Тэр одоо та бүхний таны яриаг жишээлбэл тийм ээ. За Монголын бас газар сайхан маллаад өнтэй сайхан өвлийг давж байгаа олон сайхан малчид. За тэр дундаа Баянгар аймгийн бас олон малчид гэж сонсоо сууж байгаа хэлтэй тийм ээ. Тэгэхээр малчидаа хандаж бас одоо улсын авраг малчин хүний хувьд тийм ээ. Одоо ажил туршлагаасаа бас сайхан хуваалцаач ээ. За Баянгарчуудад өнөөс зугаараа адилхан малтай сайхан улсууд малаа сайн маллаад өнтэй сайхан өвлийг авч авартаа сайхан аварцгаагаар айл гэл хэлж штэ. Эрдэнэцэг сумын хувьд бол за сарлаг ихтэй. Ер нь бол одоо хангаан бүсийн юм сайхан нутаг байдаг. Ер нь одоо бод малын хувьд үйлчлэлтийн байдал бас ямар хөө байв юм жил.
Өөний сайхан байна. Мал ямар ч малын хувьд нэг үл сайхан орлоо шүү дээ. Байгаль зөв зас ус тэнцүүхэн байгаль итгэх өвөл болж байна. Өстой сайхан өвөл болж байна. Манай төмрөө дарга танах одоо энэ яаж сурдаг юм бэ хэрнээ одоо ингээд цаг болж та энэ ямар арга хэрэглээд одоо ингээд богино хугацаанд л одоо ерөөсөө нөгөө манай Эрдэнэ зөвхөн айгүй гоё ураатай шүү дээ тийм ээ. Тий. Завгүй ажил заавал бүтээ нэвдээ байж ихэв бүтээ Эрдэнэ зөвхөн гэсэн. Тий. Эхэндээ бас одоо нарийн цаг чинь хэцүү шүү дээ бас хожимд нь янаа цаана болно. Тэгэл яг цаг зарлаад 100 хүн цуглах байсан бол 40 хүн цугласан байвал тэгэл цагтай эхэлдэг. Хожиж ирсэн улсууд бол тэгээд одоо нэг мэдээлэлээс авахсалдаг. Энэ байдлаасаа болоод ирэн тэгээд ерөн ч одоо цаг хожидод ороод ирсэн хүн бас муугаар байна л та. Тэгээд сүүлдээ бол ингээд асаа суурчихсан одоо. Энэ жил чи илүү сартай. Тий. Намар нь илүү сартай байлаа шүү дээ. Тийм. Илүү адаг сар нь илүү. Үнэхээр намраараа дууссан. Аймаг маань 5 төрөл дээр нь малаа өсгсөн. Сум маань 5 төрөл дээр нь малаа өсгсөн шүү дээ. Эрдэнэ зөвч одоо тэмээ байхгүй гэдэг. Энэ жил 9 тэмээгээр өсөглөө. Тийм 9 тэмээгээр. Төдөөрөө. Тэгээд яг сүүлийн одоо хэдэн нэг 5-6 жилийн дотор манайх шүнцэндээ 6 улсын аврагтай боллоо шүү дээ. 6 улсын авраг гэдэг бол зөвхөн өрхийн толгойлогчоор ярьдаг асуудал бол өнгөрлөө шүү дээ. За улсын сайн малчин ган очир саршинтай сайхан шинэлж гин үү? Үнтэй сайхан үйлж тарган сайхан хаваржж байна уу? За ингээд энэ жилийн тухайд бас мал сүрэг ондмын тарган дотор сайхан орлоо. Баянгар аймаг за Хангаан бүс Эрдэнэ цог сумын одоо малчтай хувьд бол одоо үнтэй сайхан үйл боллоо. Тэгээ энэ сайхан одоо саргаан сар саршны баярын тухай за одоо мал хувьс ямар хувь байна тийм ээ? Энэ тухай бас та сайхан яриа дэлгээч. Энэ үл сайхан үйл болж байна. Дулаахан хэдсэн гүнд энэ үйл. Тэгээ манай баян хонгорын хэмжээнд энэ Эрдэнэ цог сум бол энэ жил сайхан үйл болоод сайхан оруулах байх гэж бодож байна. Баянгар аймгийн хөдөө аж ахуйн газраас ер нь бол Монгол улсын одоо хэмжээнд ер нь бол малчт руу чиглэсэн олон одоо бас шинэ санаачлага тийм ээ ажлуудыг за одоо жишээл малын хулгайтай тэмцэх гэл олон бас одоо шинэ хууль юмнууд санаачлагдаад ингээд ажлууд өрнж явах шиг байна л тийм. Тэгэхээр энэ ажлууд ер нь одоо яг таны хувьд бол малчин хүний хувьд бас хэр үр дүнтэй нүдээ олсон санаачлагууд ажлууд байна гэж харж байна. За үр дүн хэрэгжилт бас ямар хөө байна тийм ээ. Энэ тухай та бас болцооч. Энэ бас хэрэгжилт мал гэмт хадлагаас хамгаалах бас хурал зөвлөгөө тийм болоод үндсэндээ бас сайхан тийм үр дүнтэй хэрэгжилт бас одоо хуулиа бас сайхан шинжилэн батллаа. Энэ ард түмэн бас дэмжиж зөвл байна. Малчтын одоо яг энэ хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын тухайд малчтын ер нь санаачлагууд бас ямар хөө байдаг юм бэ? Ямар саналтай байдгийг. За одоо ингээд жишээл одоо малын аюулгүй байдалч гэдэг юм уу тийм ээ. Энэ бэлчээрийн асуудал гэж бас яриулах олон асуудал байдаг шүү дээ тийм ээ. Энд дээр ер нь малчт манаас ямар санаа бодолтой байгаа вэ? Энэ дээр бол малчт бол бас малчтын хурал зөвлөгөөнд бол ярьж гэн хэлж байна. Бас зөв зүйтэй асуудал зөндөө гарч ирж байна. Миний хувьд бол бас бэлчээрийн асуудал бол ерөнхийдөө бол бас гайгүй байна. Манай хангалттай бол ер нь бол зөвөр одоо бол манай аймаг бол одоо улсын тэргүүний галууч сумгаар сайхан сумтай тийм ээ. Одоо бол дараагийн ээлжинд нь ингээл энэ сум орнотын ажил байдал ард түмнийх нь одоо төрдөө хандж байгаа хариуцлагатай хандж байгаа байдал тэр ажлаа цаг тухайд нийтэг тэгээд бүтээн байгуулалт тэгээд танай сумын өөрийн гэсэн соёлт эмх зэгцэн чинь Монгол улсад бас шилдэг сумын одоо Монголын сумын хэмжээнд очсон аймаг орнотын зүгээс бас одоо энэ жил Монгол улсын одоо шилдэг сум тэргүүний сумд тий тодорхойлно. Улсын тэргүүний сумд одоо бас тодорхойлж байгаа. Хура яасан сайхан мэдээ. Хура. За их хамгийн гол нь яг нэг улсын тэргүүний сум дээр нэг имэл юм байт юм байна. Ер нь бол бүсийн аймагуд дундаас жилд нэг гэдэг. Жилд одоо бүсийн одоо манай Хангаан бүсийн 6 аймаг жилд нэг л сум шалгаруулдаг дундаас. Тэгээд тэр нь одоо нөгөө бас нөгөө ээлж дараа гэдэг юм байгаад байдаг. Гэхдээ одоо ер нь зөвөр бид нар бас бодолцох хэрэгтэй юм байна. Үнэхээр одоо энэ заавал одоо нэг тоонд баригдаад багш. Үнэхээр хатуун шаардлага болцол тавь тийм ээ.
Тэр болцсон шаардлагыг хангасан сумдыг бол одоо өгч явах хэрэгтэй шүү дээ. Одоо манай бүхэл бүтэн одоо 20 жил Монгол улсын түүхэнд одоо ингээд засаг дарга дараалан ажиллаж байгаа 2 сум дараалууд ингээд ажиллаж байгаа манай Төмөр Батар дараа. Тэгэхээр одоо сум орон нутаг ер нь тэгээд энэ өгжил тэгээд юм иргэдтэйгээ яаж ажиллах вэ тэгээд одоо мундаг мэдтгэл ийм дарга байгаа тийм байдаг. Сая их хурлын дарга их хурлын гишүүн элдвчэр гишүүн маань энэ Туркийн ус квотын төслөнд уулзсан байгаа. Тэгээд их хурлын дарга санаачилж Баянгар аймгийнхаа одоо энэ 20 сумдыг бол юм цаашид энэ шин сум төсөлд самруулъя гэдэг одоо энэ сайхан санаачлагыг гаргаа тийм ээ. Тэгээ энийг бол аймгийн цэцгийн зүгээс дэмжиж хамтраа бүгдээ хамтраад ингээ үлдээд сумаасаа бол энэ ажлыг бол эхлүүлнэ гэдэг ингээд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5 тэрбум төгрөг тавигдсан. Энэ ажлууд маань эхэлнэ. Энэний зураг төсөл техник эдийн засгийн үндэслүүд нэгэ гараад ирсэн. Тэгээ сая одоо бид төхөө уулзалтлаа. Тэгээ цаашид бол одоо яг энэ 2016 оноос хойш Баянгар аймгийн одоо хэд хэдэн сумууд бол ер нь хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт ажлаар бол ер нь ихэнхдээ шинжлэгдчихлээ шүү дээ. Тэгэхээр энэ сайхан байгууламжн дээр тулгуурлаж одоо инженерийн хэдтэй шугам шүлжээгийн сайжруулах, тэнд одоо оршин сууж байгаа иргэдийнхаа бүр амар амгалан ая тухтай юм орчин нөхцөлд одоо амьдрах, ажиллах энэ нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр бол бид бүхэн бол энэ ажил бол үнэхээр ойрхон байгаа юм байна. Тийм. Одоо энэ чинь ирэх гээд байгаа байхгүй юу? Одоо өлзийдэд. За мөн одоо энэ жил галуутад гэж байна. 2 сум дээр энэ одоо энэ шин сум. Тэгээ энэ болохтой зэрэг нөгөө нэг сумын төвийн төрийн байгууллагуудын байшин шинжлэлээр тэгэл одоо шин сум болгочих гэж байгаа биш. Ерөөсөн тэр суман дээр амьдарч байгаа замын асуудлын шийдэл. Айлууд руу одоо тэр тийм сумын төвийн айлууд руу дулаан аваач байгаа. Цэвэр бохиростой систем аваач. Ерөөсөн суманда тэр Улаанбаатар хотын тохилог хаус сурвалд амьдарч байгаа шиг тийм нөхцөлийг бүрдүүлэх гэж байгаа. Гэрэлтүүлэгтэй зам талбайтай. Энэ бол ерөөсөн маш чухал ажил байна. Ингэх юм бол Улаанбаатар руу шилжээд байдаг шилжилт хөтөлбөр чинь багасна. Орон нутг руугаа буцаж шилжиж ирнэ. Тэгэхээр зэрэг одоо энэ сүүлийн жилүүд би хөдөөгөө хөгжүүлэх. Тэгээ манай нэг улсууд зарим нэг улсууд баахан хөрөнгө оруулалт хөдөө рүү явуулаад байна гэдэг. Энд чи эцсийн үлгтэй бол нөгөө хөдөөнийхөө тийм орчин нөхцөлийг сайжруулж төлөвлөлийг сааруулах бодлогоор яваад байгаа юм байна. Тийм ялгаа гарч байгаа юм байна. Тийм ялгаа гарч. Ер нь бол одоо арилгахад ойрхон болчихсон шүү. Уртаагүй Баянгар хөтөлбөрийн хүрээнд чи одоо 19 онд чи ямар ажлуудыг ер нь голдуу зохион байгуулав. Тэр нь уртаагүй Баянгар төслийг эцсийн үсэг хүүхдийн сантай хамтарч хийж байгаа л да. Ер нь Баянгар аймаг бол Улаанбаатарын хэмжээнд нэлээд тэмдэг татаа гэж гарын бүртлэгтэй гэж ярьдаг. Тэгээд аймгийн удирдлагууд, манай улсын их хурлын гишүүд, энэ олон улсын донор байгууллагууд санал хүсэлтэд боломжлоод манай нэгдсэн үсрэг байгууллагын хүүхдийн саналын саналыг хүлээж авч энэ Алекс гэж хүн бол өөрийн гарын бүртлэг олон улсад ажиллаж байсан туршлагатай хүн байдаг юм лээ. Тэгээд энэ саналыг хүлээж авч 2019-оос 2022 онд Баянгар аймгийг дагуулга гэж ийм зам төслийг хэрэгжүүлээ гэж байгаа. Тэгээд энэ төслийн хүрээнд одоо 2019 онд ч 200 айлын чипс гэдэг дулаалгаар хангаад одоо хэрэгжиж явж байна. Энд бол манай иргэд хөдөлмөрчид маш их тааламжтай хүлээж авч байгаа. Дээр нь одоо бас цэцэрлэг дээр бас гадна дулааны дулаалгуудыг бас хийж байна. Дулаалт тэг агаар чанарыг шалгаж байна. Гэх мэтчлээ олон сайхан ажлууд хийгдэж байна л да. Ер нь нөвдөө байгуулсан одоо манайх нэг юм ойлгох. Нөвдөд ээлтэй нөвгийн хүүхдийн сантай хамтраад хэрэгжүүлж байгаа хүүхдийн ээлтэй орон төлбөрөөр Утаагүй Баянгар гэдэг нь зүгээр янз бүрийн одоо төс орлуулагч байд юм уу нөгөө шахмал төс байд юм тийм байдлаар биш юм байгаа. Ерөөсөө цаад энэ төслийн зорилго нь ерөөсөө нүүрстэлт ямар нэг утаа гаргадаг. Тэгэхээр бид нар бол одоо захиргааны эрчим хүчээр л зайлшгүй одоо халахын шаардлагатай болчиход байгаа юм л да. Тэгэхэд бол одоо эрчим хүчтэй чаддаг хэрэгтэй. Энэ жил одоо бас эрчим хүчний яамд бас санал тавиад дамжуулах станцын чадлыг одоо 6.3 метр ус асуудал яригдж байна. Ингээд ирэх юм бол стороны чадвар чарсаа маань сайжруулах юм бол айл ухаад халаа. Ер нь бол чинь үр дүн их маш ойрхон хайд ингээд яваад арахад бол ямар ч одоо тийм таатаас байхгүй. За тэгээд гал төлж үнс гаргаж одоо бас хог хаягдлыг юм. Аднаага нөгөө нэг хогийн машинууд нь хоосон. Тэгээд айлын хүмүүс зүгээр ерөөсөө л нэг
орон сууцсан байгаа шиг сайхан. Тэгээд авчигтай гэрээ арчилтаа. Тэр сайхан. Нөгөө хувцас аваа шүү дээ тийм уулгын машинд яг хувцас аваа. Тэгтэл нөгөө гарч байгаа усных нь өнгөн хүртэл одоо хар байдаг эсвэл одоо сар болчихно гэж байгаа. Туфта мута манралчих. Тэгэл байдаг. Одоо энийг тавьчихснаас хойш гоё байна. Цэвэрхэн утаа мута байхгүй. Тэр сайхан байна уу? Ятарсан хүндгээл нүүрс оруулах хорих. Моцот хагаж өрөх гэл хүүхдүүд байхгүй болохоор тэгэл даарч хөрөө тэгэл байдаг. Эн чинь тэгэл сайхан эний асаачхаа тэгэл нөгөө нүүрс хөөд автахтай ноцолдохгүй миний хувьд бол их сайхан таатай байх шүү дээ. Ер нь бол манай найз нөхдүүд ч гэсэн манай ах дүүнэр ч гэсэн орж ирж их сонирхол ер нь ямар хөө юм энтер гээл найз нөхдөд ч гэсэн асуу сонирхол ирж үзсэн л дээ. Тэгээ ер нь бол ийм байна, сайхан байна, тогтой байна гэдгийг бол хэлээл дамжуулж л байгаа. Тэгээд ер нь бол энийг тавьж сайхан эзэмсээд бас өөрсдийнхөө тав тухтай сайхан эрүүл орчин бодох хэрэгтэй шүү гэдгийг л хэлж байна. За та бүхэн маань сайхан шинжилж байна уу? За өнгөрсөн жилүүдэд бол Баян онгор чандан компани маань амжилттай сайхан ажиллаж орлого ашиг өндөртэй одоо үйл ажиллагаа бүтээн байгуулалт ч гэсэн өндөртэй юм сайхан жилүүд болж өнгөрч байна. За тухайлбал компанийнхаа офисыг барьж ашиглалтанд орууллаа. Мөн компанийн дэргэд 100 хүүхдийн цэцэрлэгийг байгууллаа. За мөн компанийнхаа хөрөнгөөр нийтийн бие намрын ажлын хүрээнд одоо манай компани бол 80 гаруй одоо ажилтнаа дан залуучууд байдаг. Тэгээд энэ компани хөрөнгөөрөө орчин үеийн одоо стандартын шаардлагаас спорт залыг сайхан барьж ашиглалтанд орууллаа. За өнгөрсөн гахаа жилд бол манай компани борлуулалтын орлого бол одоо хамгийн өндөр түвшинд хүрлээ. За мөн одоо хэрэглэгчдэд одоо чирэгдэлгүй үйлчлүүлэхэд бол одоо энэ сошиал ертөнд цахим хэрэглээ бий болж байгаа учраас Баян онгор аймагт анх удаа одоо усныхаа төлбөр тооцоо хийх аппликейшнийг Чанан Баян онгор гэсэн аппликейшнийг хийж одоо үйлчлэгээнд нэвтрүүлээд байна. За мөн хэрэглэгчдэд үйлчлэгээ одоо хүртээмжтэй болох үүднээс ухаалаг худгуудыг бас ашиглалтанд оруулаад ингээд үйл ажиллагаа маань өргөжин дэвж сайхан явж байна. Ингээд нийт монголчууд та бүхэндээ сар шиндээ сайхан шиндлээрээ эрүүлийн хийх хүсэн ирэж байна. Одоо зам гүүрээ ажлууд бас нэлээд хийгдэх нь. Тэгээд бид нэр ч одоо цагаан туруутын гал дээр гүүрэн бариад энэ жил орчин үлзэт голын ганцын гарам дээр гүүрэн барьчин, огдынхаа гүүрийг барьчин. Тэгэхээр зэрэг бас нэг гол ус үйлтэй үед бас нэг иргэдэд бас маш их тойрдог, цаг хугацаа алддаг. Замын асуудлууд маань ч одоо яваад ингээд одоо босоо тэглэгийн замыг бид бэрхлээд энэ. Сайн байцгаана уу та бүхэндээ сар шинийн баярын мэндийг өргөн мэдлээ. Баян онгор аймагт маань сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт ихээр ихсэн он жилүүд болж өнгөрч байна. Бүтээн байгуулалтын ажлаас товч дурдвал зам дагаж хөгжил гэдэг Баян онгор Байдрын гүр чиглэлийн 120.4 км зам маань ашиглалтанд орсон бол Байдрын гүрээс Говь алтай чиглэлийн 126.7 км автозамын 30 км зам маань ашиглалтанд орсон. Энэ онд үргэлжил 96 км автозам маань ашиглалтанд орохоор төлөвлөж байна. Мөн түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар галуутын үлзийт гол, галуут сумын мандлын гол дээр гүүр баригдаж байна. Мөн богд сумын төвөн гол дээр гүүр баригдаж байна. Баян онгор аймгийн Баян онгор хотынхаа төвд хөгжлийн өсөж дэд үс төсөлтэй хамтран 2.7 км замын төсөл хэрэгжүүлж байгаа бол орон нутгийн хөгжлийн сан болон замын сангаас 8 км автозамыг тавьснаар бид бүхэн Баян онгор хотоо 11 км автозамын ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. Төрийн байгууллагын барилгууд маань насжилт нь одоо 30-аас 40 жил болсон ашиглалтын шаардлага хангахгүй болоод байна. Иймээс шинээр архивын барилгын барилга баригдаж дууссан байна. Ажилсаг төв маань ашиглалтанд орсон, ахуй шигний барилга маань ашиглалтанд орсон, цагдаагийн бэлтгэлийн барилга маань ашиглалтанд орсон, тагнуулын барилга маань ашиглалтанд орсон байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв маань ашиглалтанд ороод байна. Энэ онд Хормын ордон, татврын барилгууд ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байна.
Энэ босоод инглигээ авцаамыг Баянлигээр 70% шүүрэнгийн бомбтоор орж иж байгаа шүү дээ. Тулцсан байгаа, хил дээр тулцсан байгаа замыг Баянлигээр оруулаад наашин богд, жинст, Баян хонгор аймаг тэгээд заг Баян галуу заг жаргаланд 3 булаг Баян булагыг гаргаа явчихад манай аймгийн 14-5 сум ингээд авцамаар холбогдож байна. Тэгэхээр одоо энэний ард нь бол Шинжист, Баян говь, тийм ээ, Баян цагаан, Баацагаа гэсэн нэг ийм цөөхөн итгэн сумл үлдчих واخ. Тэгэхээр бид нар энэ гэхдээ одоо энэ сумуудаа намуудын мөрөнгөт бүрт тусгуулж байгаа тийм ээ. Тий. Одоо энэ Баян цагаан чиглэл бол зам зайлшгүй хэрэгтэй. Буу цагаан Баян цагаан, Баацагаа Баян цагааны чиглэлд бол одоо энэ замын ажилтгч гэсэн бид нэр одоо техник эдийн засгийн үндэслэг боловсруулаад тий давхар цуг явуулаад тий улмаар одоо тэгээд барьж байгаа. Одоо бол аймагуудаа холбоцоо одоо томоохон сум суурьнгуудаар албах төрийн бодлого явна. Энд одоо манай аймгийн бүгд нэг юм байна. Тий. Хөрлийн дарга бол одоо энийг хөөцөлтөө гэж хэлсэн. Тэгээд одоо алан бичиг юмнууд бүхнүүдээ явуулсан. Ер нь бол хаттын 2 улсын засгийн газартай л хилцээр хийгээл тэгээд тэн дээрээс одоо хөнгөлцөө дээр тусламж ямар одоо нөхцөл байдгийг энийг л одоо хөөцөлдөх юм ажилтаа бол нэг юм ажиглагдаад байгаа юм. Сайхан манай Баян хонгорчууд дээр их сайхан тийм гэгээлэг болчих. Ер нь ингээл уулзахад бол ингээл энэ толгой даагуул ингээл газар шагаасан шинжтэй байна. Одоо бол хүний хувьд сайхан гიშгэн сайхан харж байна. Ер нь тийм болчихлоо таачлаа одоо харж байгаа тийм. Тийм гүнээр харна. Тийм шүү. Энэ аюул зүг байхгүй. Тэгэхгүй бол одоо тэгэхээр зөв иргэдэл одоо улам хөгжүүлэх л юм хэлж байгаа. Малчд маань бол их ярьж байна. Ер нь бол малаас гарч байгаа ашиг шим маань бол бас харьцангуй бас үнэтэй болчлоо. Гайгүй боллоо тийм ээ. Энэ гайгүй өссөн. Үнэхээр одоо бас төрийн барьж байгаа бодлого дамаа ноос хөтөлбөр, ноодол хөтөлбөрүүд маань бол бас иргэдийн маань, малчдын маань одоо нуруунд дээрс нэгэн авлаа. Малчдууд энэ дэр талхалтай хандж байгаа. Одоо аль ширэнд боловсруулах. Одоо өслөг эдрийг боловсруулах энэ чиглэлээр аймаг одоо цаана. Танай нөгөө нэг элдвэрч гүшүүний танаас өмнө хэрэгжүүлсэн эхний цех юу болж байна? Ажиллаж байна. Ямар ажиллаж байна? Хорио цэрийн дэглэм лаборатори бүхий махбосруулах үйлдвэрийн ажлуудыг улаан сайд одоо хаттын засгийн газартай удахгүй нэг ажлын хэсэг явж яг тохиролцоонд хүрнэ гэсэн ийм асуудлууд ажлуудыг сайн ярьж байна. Харин тий. Тэгээд биш одоо шугал шигийн ажлаа эхлүүлээд өгчээлгээл одоо уулз болгондоо л ярих юм байна. Өрөөнд нь очиж гэсэн ярьчих юм. Гэтэ нөгөө хамгийн гол нь нөгөө талаас жоохон өндөр үнэтэй үйлдвэрлэх төслөөр өчилчээд байгаа. Тэр нь бол ашиггүй хэцүү байна. Сарахгүй биднээс ч бас хэдэн дөрөнтэй юм тэгээ замын асуудал дээр ч үнэхээр хятад улсын засгийн газартай хэлцээр юу юм явна л да. За 2019 онд бид аймаг орон нутгийнхаа төсвийн орлогын бааз өрөө нэмэгдүүлэх, бүртгэлийг сайжруулах, орлого орлох бүхий л боломжит их усүрийг дайжлах, за аймагын орон нутгийнхаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн их усүрийг бүрдүүлэх, төсвийн суурь зарлагыг нэмэгдүүлэх, төсвийг оновчтой төлөвлөх, хуваарлах, зарцуулахад төсвийн бодлогоо чиглүүлж ажиллалаа. За үүний үр дүнд 2019 онд төсөвт 12.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 15.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөөг 124.2%-аар биелүүллээ. Мөн төсвийн суурь зарлага манд 25 орчим хувиар нэмэгдсэн байна. За энэ нь төрийн албаагчдын цалин үсийг нэмэгдүүлж байгаа нийгмийн баталгааг хангах чиглэлээр явуулж хэрэгжүүлж байгаа бодлоготой холбоотой юм а. 2018 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 42.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байсан бол 2019 онд 92.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд бол хийгдсэн байна. 2019 онд бид тунгалаг санхүү дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урлын тэргүүлэгчдэрээ батлуулж хэрэгжүүлж ажиллаад байна. За үүний үр дүнд хэн шалгалтын байгууллагуудаар илэрч байгаа зөрчил дутагдлын хэмжээ ихээхэн хэмжээгээр буурч нэгтлэн бодох бүртгэл хөтлөлт програм ашиглалтын байдал сайжирч байгаа зэрэг тодорхой үр дүнгууд бол гарч байна. За ингээд та бүхэндээ ирж буй төмөр хулган жилийнхаа сар шинэ баярын мэндийг өргөн дэвшүүлье. 2019 онд боловсролын салбар нэлээд бас агч дэвшил гарлаа. Боловсролын сайд чи 10 сард ирж
салбарынхантайгаа уулзаад хэд хэдэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил дээрээс нэмэр өгөж хэд хэдэн асуудлуудыг шийдээд явсан тийм ээ. Тэгсэн. Тэгээ манай аймгийн боловсролын чанар амжилт чинь бас хэд хэдэн үзүүлэлтээр агсан байсан. Энд дээр та бас нэг тодорхой юмнууд. Тэгээ өнгөрсөн жилээс чи одоо Монгол улс даяараа боловсролын үнэлгээний шалгалт гэж авлаа шүү дээ. Чанарын шалгалт. Чанарын шалгалт за. Тэгээд энэ шалгалтыг бүр өргөжүүлээд Монгол улсын бүх 9 дугаар ангид хүүхдүүдээс авсан. 4 хичээлээр авсан. Гэхдээ гол хичээлүүд бол математик, физик, англи хэл, монгол хэл гэсэн юм том. Тэгээ энэ нь бол гол зорилго нь болохоор ерөөсөө 9 дугаар ангийн хүүхдүүд эзэмшүүлэх мэдлэг чадвараа эзэмшиж байна уугүй юу? Өөрөлдөх юм бол стандартын хэмжээнд сурч чадж гэнэ үү? Стандартаас доогуур байна уу, дээгүүр байна уу гэдгийг л улс даяараа тогтоох гэсэн юм шалгалт. Тэгээд энэ шалгалт нь манайхаас нэлээд амжилттай оролцоод улсын хэмжээнд бол 4-р оронд орсон. Аймгийн дунд жил улсын дундчаас дээгүүр гарсан. Ийм дүнтэй шалгагдсан байна. Тэгээд чанарын үнэлгээний шалгалтаар бас ер нь бол яамнаас барьж байгаа гол бодол нь болохоор одоо тийм улсын тэргүүний сургууль байт юм, улсын тэргүүний цэцэрлэг гэхээс илүүтэй ерөөсөө л яг гол үр дүн болсон сургуулийн амжилт чанар нь ямар байна? Тэргээр нь сургуулиудыг ирэмбэлж одоо улсын тэргүүний гэдэг хуучных шиг тийм ээ. Тийм одоо алдаршуул яг тийм. Тэгээд топ 20 сургууль, төрийн өмчийн 20 сургууль, хувийн өмчийн 20 сургууль гэдгийг шалгаруулсан л та. Тэгээд тэр үнд нь болохоор манай Номон талаа лаборатори сургууль жилийнхаа энэ чанарын үнэлгээний шалгалтаараа агцсан амжилт нь үргэлж агч байгаа. Улсын дунджаас дээгүүр амжилт үзүүлсэн гэдэг топ 20 сургуулийн нэгээр шалгарсан. Мундаг сайхан амжилт гарсан. За 2016-аас 2019 он бол боловсролын салбарт маань шинжлэх авчирсан, хөгжил дэвшлиг авчирсан он жилүүд байлаа. Боловсролын салбарт бид бодлогондоо 4 гол зорилтыг болгож ажиллалаа. За нэгдүгээрт хамран сургалтыг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн боловсролын үйлчлэгийг үзүүлэхэд тэгш боломжоор хангах, боловсролын үйлчлэгийг тэгш хүртээмжтэй үргэх чиглэлээр нэлээд олон ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Үүний хүчин сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт маань 94.6% төрлөө. Бага боловсрол болон суурь боловсролын хамран сургалт маань 99% хүрсэн байна. За сургуулийн өмнөх боловсрол дээр бид хамран сургалтыг нэмэгдүүлэхийн тулд хувилбарт олон янзын сургалтуудыг авч хэрэгжүүлсэн. Үүнд одоо хамгийн үр дүнтэй хэрэгцсэн зүйл маань 24 цагийн цэцэрлэг буюу уртсгсан цагаар цэцэрлэгийн үйл ажиллагааг сумын багийн төвүүд дээр явуулсан нь эцэг эхчүүд олон нийтийн талархал хүлээсэн ийм сайхан ажил боллоо. За багшийн хөгжлийн асуудал нэн тэргүүний асуудал байдаг. Бид одоо сургуулийн болон цэцэрлэгийн багш нараа үндэсний сургалтанд хамруулахаас гадна 2, 3, 4 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын сургалтыг тогтмол явуулж замун одоо мэргэжил тус бүрээр багш нарын сургалтуудыг явууллаа. За боловсролын салбарт маань хөрөнгө оруулалтын асуудал нэлээд шийдэгдэж хийсэн. За засгийн газраас болон орон нутгийн удирдлагууд маань боловсролын салбарын материалын базыг сайжруулах, за хүүхдүүдийн сурах орчныг одоо ээлтэй аюулгүй болгох чиглэл рүү бол нэлээд ажлуудыг хийлээ. Үүний хүчинд бол энэ онуудад бол 7 сургуулийн барилга шинээр баригдаж ашиглалтанд орлоо. 8 цэцэрлэгийн барилга мөн шинээр ашиглалтанд орлоо. За соёлын төв бол 7 соёлын төв маань ашиглалтанд орсон. За түүнээс гадна одоо хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах чиглэлээр за тавилах сав, одоо ширээ сандал, багшийн самбар гэх мэтлэн одоо материалыг тоног төхөөрөмж, техник хэрэгслүүд нийлүүлэгдлээ. 2019 он гэхэд зөвхөн одоо 250 сая төгрөгийн одоо хөрөнгө оруулалт хийгдсэн юм дүнтэй байна. За гişиг өдрийн нэвтрүүлгийг үзэж байгаа нийт үзэгч түмэндээ Хонгор нутгаас мэдчилж байна. За өнгөрөөж хахаа жил Баян Хонгор аймгийн аялал жуулчлалын салбарын хувьд бол бас нэлээд өөр өгөөжтэй сайхан жил болж өнгөрлөө. За аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтын хувьд, за гатан дутны жуулчдын үзэх үзмрүүдийн хувьд, за аяллаа хөтөлбөр маршрутын хувьд, за мөн одоо дотоод гадаадын жуулчдын татах ивент арга хэмжээний хувьд ч гэсэн бид нэр энэхүү одоо чиглэлүүд рүү бас бодлогоо дэвшүүлж зорилт тавиа ажиллаа. За тухайлах юм бол одоо Баян Хонгор аймагт бол гадна дотны олон улсын байгууллагуудын бас хамтын ажиллагаа нэлээдгүй сөрөгжлөө. За эдгээр байгууллагуудын хөрөнгө оруулалт гэсэн аялал жуулчлалын салбар, за мөн дэд үтсийн салбар, эрүүл мэндийн салбар, боловсролын салбар ч гэсэн одоо хөрөнгө оруулалт хийснээр бол
харьцангуй бас өргөгөөжтэй ажил болж өнгөрлөө. За Баян-Хонгор аймаг бол өөрөө бас говь хангаан цэнгэр нутаг, гурван бусынхаа энэ сайхан дахин давтагдчихгүй аялал жуулчлалынхаа нөөц бүтээгдэхүүн газрууд дээр бас тулгуурлаад аймаг орон нутгийнхаа онцлог дээр тулгуурлаад бас бид нэр тодорхой аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн ивентүүдийг бас бид нэр гаргаж ажиллалаа. За тухайлах юм бол одоо өвлийн наадам, төвийн голын жавар өвлийн наадмаа бид нар бас өргөн дэлгэр зохион байгууллаа. За спорт загасчлалын арга хэмжээ буюу биндрэг хөхнүүрийн цом арга хэмжээг бид нар зохион байгууллаа. За мөн одоо дотоод гадаадын жуулчдыг бас маасаар нь татсан ламын гэгээний 380 жилийн маань бас 7 сард өргөн дэлгэр бас зохион байгуулагдлаа. За мөн одоо бид нар бас аялал жуулчлалын салбарын маркетингийн хувьд хүний нөөцийг бас чадваржуулах чиглэлээр бас тодорхой ажлуудыг бас санаачилж ажиллаа. Тэгээд мэдээж бол бас энэхүү салбарыг орон нутгатаа хөгжүүлэхийн тулд харийн агентлаг байгууллагууд, төрийн болон төрийн бас байгууллагууд ард иргэдтэйгээ бас нягт хамтарч ажиллаа. Энэхүү ажлын хүрээнд ч гэсэн өнгөрөх гахай жил 2019 онд бол манай Баян-Хонгор аймагт ирсэн дотоод гадаадын жуулчид бол тодорхой хувь буюу одоо 70 гаруй хувиар бас нэмэгдлээ. За гадаадын жуулчин бол 6.9%-аар, за дотоодын жуулчид бол 78.2%-аар, за нийт жуулчдын тоо бол 75.2%-аар бол ингээд өссөн үзүүлэлттэй байна. Тийм учраас бол одоо энэхүү бас орон нутгатаа аялал жуулчлалын салбарыг бас хөгжүүлэх чиглэлээр за мөн одоо аль ч аймагт байхгүй бас энэ бүтцийг Баян-Хонгор аймгийн засаг даргын дэргэдэх гадаад харилцаа аялал жуулчлалын албаны бүтцийг байгуулснаар бол энэхүү салбарыг бас одоо тодорхой төвшөнд ахиулан хөгжүүлэх ийм одоо нөхцөл нөөц бололцоо нь бол бас гарч ирснээр бол бас салбар маань бас амжилттай хөгжиж байгаа юм аа. За ингээд эх одоо 2020 онд бас аялал жуулчлалын салбар, гадаад харилцааны салбар маань ч гэсэн бас өргөжинд хэлсэн, гадны улс орлуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн, аялал жуулчлалын салбар маань бас хөгжсөн, дотоод гадаадын хүмүүсийн одоо хөлд дахин дарагдсан ийм сайхан жил байна гэдэгт итгэлтэй байна. Ингээд говь хангаан цэнгэр нутагт та бүхнийг тавтаа морилохыг хүсэж байна. Хонгор нутгийн төмөндөө гарч буй сар шинийн мэнд хүргэн мэдчилье. Баян-Хонгор аймгийн нисэх бодлын өнгөрсөн оны хийж бүтээсэн зүйлээс та бүхэндээ товчхон танилцуулъя гэж бодож байна. Баян-Хонгор аймгийн нисэх бодлоос өнгөрсөн 19 онд Баян-Хонгор аймгийн нисэх бодлын үйлчлэгийн чанарыг сайжруулах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нэлээд олон зүйлийг хийж хэрэгжүүллээ. Баян-Хонгор аймгийн өв таалга болсон нисэх бодол нь өнөөдөр Баян-Хонгор аймгийн төдийгүй Баян-Хонгор аймагт зочлон ирж байгаа хүмүүсийн өв таалга гэдгээрээ чухал тийм одоо байгууллага байдаг. Үүний хүрээнд Баян-Хонгор аймгийн нисэх бодлын өнгө үзэмжийг сайжруулах, дотоод одоо орчныг сайжруулах, үүнийг Баян-Хонгор аймгийн аялал жуулчлалын бүхэл брэндүүдтэй хослуулан хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. За үүний хүрээнд Баян-Хонгор аймгийн нисэх бодлын үйлчлэгийг сэтгэл дулаан нисэх хөтөлбөрийн дор хэрэгжүүлэн ажиллаж байна. Баян-Хонгор аймгийн ард иргэдийн зорж байгаа зорилго бол алдсан сумдын иргэдэд агарын тээврийн үйлчлэгийг бий болгох зорилгоор сумдад аэродром байгуулах асуудыг шийдвэрлэн ажиллаж байна. Үүний хүрээнд судалгаа хийгдэн өнөөдөр шийдэгдэх бэлэн болоод байна. Мөн Баян-Хонгор аймгийн нисэх бодлын онгоц бууж хөөрөх талбайг замыг хүчитгэх ажлыг шинжлэх зохион байгуулж Эрдэнэ засгийн ерөнхий газрын хөрөнгө оруулалтаар тэрэн гол хөнгөлөлт хийхээр шийдвэрлэн ажиллаж байна. За нийт Баян-Хонгорчуудынхаа Баян-Хонгорчуудаа ажил төрлийн өндөр амжилт хүсэн өрөөж гарч буй хулган жилдээ илгээрийнхэн болон төрлөөрөнд өвчин амгалан байж Хонгор нутгийнхаа хөгжлийн төлөө бүгдээрээ гар нийлэн ажиллаж Хонгор нутгийн хөгжлийг тэргүүлэх аймаг болгохын төлөө бүгдээрээ зорин ажиллацгаая. Орчиндөө нөгнөө дэлгэд бол одоо энэ бүрийн эрхээ хугацаанд бол биднэрт нэг онцлог биднэрт нэг бас нэг авах сайхан тийм сайн улсыг өгөх гэсэн үг байлаа тийм. Тэгэлээ. Үнэхээр одоо бас манай гурван гишүүний хувьд бол одоо бас яг л одоо гишүүнийхээ өргөийг биелүүлэл аймаг орон нутгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудлуудыг чиглүүлэх. Яаж одоо энэ малын гаралтай түүхүүд бүтээгдэхүүнийг уналтаа сэргийлэх үү? Яаж одоо иргэхээ иргэдийн орлогыг нөлөөлөх вэ? Энэ бол маш их олон талаар ажиллалаа. Одоо баян цагаан сүм гэхэд бол дан хүрээл сарлаг юу хоёроор Монгол хоёроор алж бас. Тайланд бас нэг тийм шинэ нэр томьёо гаргаж иж бид нар бас нэлээд энэ дээр сонирхолтой. Сүүний махсууны чиглэлийн өхрөө.
Ерөөсөө хөржүүлэх гэж. Тэгээд малжуулах гэдгийг шинэ тайланд бол хөржүүлэх гэж орж ирээд. Тэгээд бид бас тэн дээр бас сонирхолтой ярьцлага болж байна шүү дээ. 16 онд энэ төрийн байгууллагуудын бүх тайланг одоо сонсч ирсэн. 16 онд одоо бас шинэ бүтц бүрэлдэхүүн бүрэлдэхүүн гарч байгаа. Гарааны жилийн одоо ямар байна вэ гэж үзэж ирсэн. Тэгээд тэр жил болгон явдаг хяналт үнэлгээг суманд нь очиж одоо бас өсөл байдалтай 2 жил дараа л байлсаж байгаа. Жилээ шийдвэл сумдуудын ажил төрөл бол үнэхээр агц гарсан. Тэрний сая үрдэн шууд энэ тайлан дээр харагдчих. Үнэхээр одоо бас газар тэнгэр шиг гайтай гарсан. Тэгээд зохион байгуулалтын хувьд хүмүүсээ зүтгэдэг шахдаг. За дээрээс нь одоо бас хүмүүс өөрсдөө сэтгэл гаргаж хэлж чадах юм бол ер нь муу хэлэгддэг төрийн байгууллагын ажил бол 90 саяч болдгийм байна гэдгийг бол тэр сая одоо тайлан байгууллагаас харлаа шүү дээ. За гişг өдрийг нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч олон түмэндээ сар шинийн мэндийг хүргэе. За өнгөрсөн 2016-аас 19 онуудад Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбарын хэмжээнд одоо улсын төсөөс 13.7 тэрбум төгрөг, за орон нутгаас 685 сая төгрөгийн төгрөг, за олон улсын төсөл хөтөлбөрөөр 692 сая төгрөг, хандив тусламжаар 118 сая төгрөгийн одоо хөрөнгө оруулалтууд хийгдсэн ийм жилүүд байлаа. За энэ хөрөнгө оруулалтаар томоохон одоо бүтээн байгуулалтууд гэвэл Баянхонгор аймгийн 50 ортой хүүхдийн эмнэлэг, за хүүхд нэгдсэн эмнэлгийн угаалгын барилга, за Шаргал зуут Баянбулаг сумын эмнэлгийн одоо шинэ барилга, Баян цагаан, Үлзийт, Жинст сумуудын одоо шинэ өргөтгөлийн барилгууд, за мөн одоо Нар мандал эмнэлгийн одоо шинэ барилгууд, за шинэ суурьшлийн бүсэд шинэ эмнэлгийн барилга, за мөн одоо сумын одоо 7 эмнэлгийн их засвар, 5 одоо сумын эрүүл мэндийн төвийн урсгал засварын ажлууд нийтдээ одоо 11 тэрбум төгрөгийн одоо ийм барилга байгууламжууд баригдлаа. За мөн одоо Баянхонгор аймгийн эрүүл мэндийн салбар, за тэр дундаа эрүүл мэндийн газар, зоонод өвчин судлалын төв, нэгдсэн эмнэлэг, 20 сум, за өрхийн 4 эмнэлэгт нийтдээ одоо 942 сая төгрөгийн 32 одоо ширхэг автомашиныг одоо нийлүүлж автомашины одоо төргөн тусламжийн автомашины парк шинжилт бол хийгдлээ. За мөн одоо 118 сая төгрөгийн одоо хөрөнгө оруулалтаар нийтдээ одоо 72 багийн эмчийг моциклоор бол хангалаа. За дээрээс нь эрүүл мэндийн салбарын хэмжээнд бас одоо 2.6 тэрбум төгрөгөөр нийт шаардлагатай бага тоног хөрөмжөөр эрүүл мэндийн салбар бол хангалаа. За энд болохоор аймгийн одоо нэгдсэн эмнэлэгт дурангийн мэс заслын аппаратууд, за зөөврийн рентген, за жен эксперт аппарат, за мөн унтуулгын болон амьсгалын аппарат, за функционал орнууд, туслын одоо автомат шахуурга, хяналтын монитор гээд нийт шаардлагатай одоо бага тоног хөрөмжөөр хангаглаа. За мөн энэ одоо өнгөрч байгаа он жилүүдэд эрүүл мэндийн салбарын эмч ажилчдыг гадаад одоо орнд сургах ажлууд бол бас хийгдлээ. За манай эмч мэргэжилтэнгүүд маань Оросын холбооны улс, Япон улс, Солонгос, за Хятад ард улсад бол одоо мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхээр бол эмч мэргэжлүүд бол суралцлаа. За энэ хугацаанд манай эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээнд за гемодиализийн одоо эмчилгээ, за дээрээс нь одоо дурангийн одоо мэс заслын хагалгаа, за няран тусламж үйлчилгээнд одоо сур багтаант эмчилгээнүүдийг хийж эхэллээ. За энэ хугацаанд манай Баянхонгорчуудын эрүүл мэндийн салбарын хувьд за бас тодорхой амжилтанд хүрсэн он жилүүд бол өнгөрлөө. За бид нэр сүүлийн 3 жилд бол эхийн эндэгдэл бол гаргасангүй. За нялхсан эндэгдэл болон 5 хүртэлх насны эндэгдэл улс аймгийн дунд түвшингөөс доогуур түвшинд орлоо. За мөн одоо сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн иргэдийн манд дундаж насалт бол одоо өссөн юм амжилтаар бол энэ одоо жилүүдийг бол үдэж байна. За ингээд та бүхэн маань ирж байгаа хулган жилдээ илгээрээ инк амгалан төрлөөрөө төвшин амгалан байх болтугай та бүхэн маань сайхан шинэлээрэ. Одоо манай шинэ жилийн мөнгө төр дарах гэхэд одоо тийм шинэ жил сумын төв бол ерөөсөө мөнгөний усны проблемтэй байсан. 2 жил манай хүн өөхгүй үйлдэлд одоо шоп руу тийм нутгийнхаа одоо усны одоо хайгуул хийдэг тийм инженер шонхоргоо өрж утраа тийм одоо шонхоргоодоо бас шинэ жилдээ нэрээ бол талхал хэлэх хэлье энэ баярууд маш сайн чанартай ус гаргасан шүү дээ сумын төв ойролцоо. Говьд бол ийм бас байдаг юм аа. Тэгээ одоо тэгээд тэрнийгээ бол одоо манай мөнгө төр дарах шинэ жил сумын бол одоо сумын төв рүү 2.8 км согтж байгаа. Цэвэрс дамжуулах шугамд чинь энэ жил энэ хавар орчих байна. Тэгээд тэр аюу одоо онцгой үүсгэж байна. Тийм манай Баян өндөр сумгаа тэгэхэд бас л өндөр ажиллаж байгаа. Бас л одоо энэ Алтай ургавын сав газрын захиргаа, дэлхийн байгаль хамгаалах сан бүх газруудтай хамтраад
хүчнээр л агуул зэрлэг авдтай услага энэ чиглэлд бас идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Манай алжирын дарга ч одоо зөвхөн одоо энэ томилогчноос хойш 2000 гаруй айлаар орсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг өөр хайр 3 жил ер нь сумынхаа нийт айл өрхөөр бол ер нь хөдөг авд төгдөр бол энэ хугацаанд бол 3-4 удаа орцсон гэж байна. Тэгэж явж ажиллаа. Хамгийн их гис ажиллаж юу вэ? Тэгээ баян дээр ингээ яваад очихгүй зэрэгүүл баян дээр ч бас нөгөө лекторууд өөрч өгчраад айгүй юм сургалтын юм тийгээд байгаа байхгүй. Тэгээ иргэдтэй нь уулзахтай зэрэгүүл тэр нөгөө нэг юм сонссон асуух юм байдгүй шүү дээ. Одоо бол ер нь зүгээр очиход чинь тэрнийг яах чинь энийг яах чинь гэдэг манай хөдөг авдаг ашиг асуултаар болдог гэсэн. Одоо нэг уулзалт хийхэд бол сая бол бид нар чинь 12 сарын сүүлээр хамтдаа баярлалаа гэдэг Монгол төрийн зүгээс бас ард түмээр баярлалаа гэж хэлээд нийт цомгийн нийслэл хэмжээ зохион байгуулсан шүү дээ. Нөлөө өргөн талаастай 3 хэлдэг гэсэн. Тэгэхэд бол бид нэг сум дээр нэг 400-аас зарим тохиолдолд 1200 гаруй иргэдтэй болчихсон л доо. Цуглаж ирсэн нийлүүд гэж маш их их цугласан байна. Тийм. Тэгээд нэг 12000 гаруй иргэдтэй болчихсон. Тэгэхэд бол энэ асуулт гараагүй. За гişиг өдөрт нэвтрүүлэлт оролцож байгаа та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгах мэдчилье. Баянгар аймаг 2019 онд соёл спортын чиглэлээр томоохон үйл ажиллагаа зохион байгуулж ажиллаа. 2019 онд 15 сумыг сум сурчлах өдөр зохион байгууллаа. 15 сумд соёлын төвөг автомашинжуулах ажлыг бас зохион байгуулж ажиллаа. Автомашинжуулах ажлын хүрээнд Баянгар аймгийн сумын ард иргэдэд багт хүрч үйлчлэх соёлын багийг ард түмэнд хүргэх ажлыг зохион байгуулж ажиллаа. 17 сумд соёлын төвийн төвийг шинээр байгуулж ашиглалтанд оруулсан байна. Соёлын төвийн техник хэрэгслийг Баянгар аймаг бүрэн шийдэж ажилласан байгаа. Мөн спортын салбар дээр 2019 онд улсын аврах шалралт тэмцээнээс 115 медаль, төв дэлхийн аврах шалралт тэмцээнээс 8 медалийг авч Баянгар аймаг түүхэн амжилтын ажил бас болж байна. Мөн 2019 онд Монгол улсын гард хүчит гард Пунцгэн сүхтэйгээ нэрмжид үндэсний өхийн барилдааныг Баянгар аймагтаа бас зохион байгууллаа. 2019 онд төв дэлхийн улсын аврах шалралт тэмцээн оролцоход Баянгар аймгийн засаг даргын тамийн газрын зүгээс нийт 105 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн амжилтаар 2019 оноо үдэж байна. За Баянгар аймагта спортын салбар дээр хийж хэрэгжүүлсэн ажил бол 19 онд бол маш их байсан. За энэний бол онцлог ажлууд нь Баянгар аймгийн бие спортын газар маань 30 жилээр хийгдэж байгаагүй ажил маань энэ жил одоо 274 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтэн их засвар орсон. За энэний дараа бол 20 онд бас 2 тэрбум төгрөгийн ажил суугдсанаар манай спорт усан мэсийн бүхий спорт цогцлогчмор маань үйл ажиллагаа 19 онд эхэлж 20 онд бас 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж одоо үйл ажиллагаа бол 21 онд бол спорт цогцлбор усан мэсийн спорт цогцлогчмор ашиглалтанд орно гэсэн тийм тооцоотой үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлэхэд бол таатай байна. За энэ дээр нэмэлт хэлэхэд бол Баянгар аймгийн бие спортын газар маань 2019 онд бол төв дэлхийн Аз төвийн аврах шалралт тэмцээн, улсын аврах шалралт тэмцээнээс бол нийт одоо багц медалаар бол одоо нэлээд 21 аймгаас бол одоо дээгүүр эхний 5 барьт бол шалгарсан юм дүнтэй байгаа. За энэ дээр бол 4 жилд одоо нэг удаа болдог хүүхдийн спортын наадам маань одоо 2019 онд болж Баянгар аймгийн бие спортын газрын одоо хүүхдүүд маань нийт 34 төрлөөр хүүхдийн спортын наадам зохиогдсноос 14 төрлөөр оролцож 21 аймгийнхаа одоо 6 дугаар байранд шалгарсан ийм том амжилттай 20 он бол хутан оролцлоо. За гişиг өдрөг үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Би Баянгар аймгийн чөлөөтгөн дасгаж байгаагч мөнгөд болдох байна. 2016-аас 2019 оны жилүүдэд Баянгар аймгийн засаг дарга Бачаргал чөлөөтгөхийг дэмжиж төв дэлхийн Азаар шалралт тэмцээс Баянгар аймгийн чөлөөтгөхийн баг тамирчид 2019 онд 2 алтны хүрэл дэлхийн аврах шалралт тэмцээс 1 мөнгөн медаль авсан байгаа. Мөн 2020 он гарсаар насан туршид аврах шалралт тэмцээнд 2 алтны хүрэл медаль авч Токио 2020 оны Олимпийн эрхийн тэмцээнд 2 тамирчин маань оролцох эрхээ авсан байгаа. Мөн 2020 онд Баянгар аймгийн Баян лиг сумын харьяат Монгол улсын гавьяа тамирчид Нацагдорж гавьяатын
нэрвс залуучдын улсаар сайдруулах тэмцээн Баянгар аймагта зохион байгуулахар болсон байгаа. Нэг сарын 1-ээс архитектийн эсрэг ийм Аянг аймгийн хэмжээний аянг хөрмөлж байна. Өөрөөс энэ аяны зорилго бол юу вэ? Архитектэл тэмцэе гэж. Архитект биш. Архи бол бас хүндтгэлийн идэ шүү дээ тийм ээ. Эднэр л одоо нөгөө социализм шилжээд Орос охнуудыг дуурайгаад архийг одоо бүрддэг биш. Одоо зоогддог ус, хоошиг зоогддог. Ундаа ус шиг уудаг болчиход байгаа. Тэр зэрэг бид нар бол одоо ерөөсөө энэ чиглэлд л итгэвчтэй. Нэгдүгээрт нь энэ алтан байгууллага аж ахуйн нэгжээр хамтарч одоо архитектор янз бүрийн баяр наадмыг архитектаар заавал нэг төсөөлдөг тэгж хийдэг болиё гэж. Тийм өөрөг чиглэл. Тэгээ хоёрдугаарт нь айл өрхөн хэмжээний архитектор байх хэрэгтэй. Ерөөсөө болж чадахгүй байгаа муу юм нэг нь ихөөсөрөө архитект болоод байна. Статистик судалгаад өнгөс харах. Тэгээ манай одоо зөвшөөрөл байгуулагчдаа энэ архитектийн эсрэг аяныг өдөртөж байгаа. Ганцхан жилийн ажил биш. Бид нар бол энэнийг нэг 3 жил ингээд нэг тогтвортой өндөр хэмжээнд маш их бодлого зохион байгуулалтын хувьд анхаарал нийт энэ ялангуяа төрийн байгууллагуудын хэмжээнд дээр ийм одоо архитектыг ирс багсаа төрийн байгууллагын ард иргэдэд хандлагдаг ийм одоо байдал шилжүүлээд явж байна. 3 жилийн дараа бол манай Баянгар аймаг гэдэг архитект хамгийн багтаа гэмтрэг хамгийн багталтай хүмүүс нь ард иргэдийг хадж байгаатай ийм л аймаг болно гэж бид нэр төсөөлж байгаа. Ер нь бол үүссэн ажлын иргэдээс л тийм иргэдээс тийм. Олоотойгоо уулзалтаар явж хахад бол энэ талаар иргэд маш их ярьж ирсэн. Тэгээд энэ оны ихэнхээр манай засаг дарга маань энийг дэмжиж шийдвэр гаргаад тэгээд манай Баянгар аймгийн сүүлийн жилүүдийн гэмтрэг зөрчлийн судалгаанууд дээр ч гэсэн архитектуртай холбоотой гэмтрэг зөрчлийн тоонууд өсөх юм хандлагатай болсон. Эдгээр одоо иргэдийнхээ нэг төгсөл сонирхолтой хоёр Баянгар аймагт гарч байгаа нийт гэмтрэг зөрчлийн тоог бууруул ер нь ард иргэд маань энэ архитект хэмнээ зөв хэрэглээ зөв зохистой үйлдвэр хандуулахгүй болохоо байдагтай гэдэг дээр энэ ажлын хэсэг бол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Хамаач юусэн бид нар ихний нэг жилийн ажлын төлөвлөгөө гаргачаад эхний жилийнхээ үйл ажиллагаанууд ямар шиг байх вэ гэдэг төлөвлөлөөр жилийн хугацаанд бол олон зүйлээс хамаардахгүйгээр нэг 6 ажлыг барьж яваад хийгээд тийм. Энэ бол хамгийн гол нь иргэдийн хүмүүсийн манай оролцоо гэж чухал. Одоо хамгийн ихний ажлын 2 сарын хугацаанд иргэдийнхээ идэвхжүүлэх тэр зүйл бүхний дээр анхаар Баянгар даяараа энэ үйл хэрэг рүү нэг анхаарлаа хандуулж нэгэн зорилго чиглэлтэй болоод ажлын эхлэл одоо ингээл явуулж ирж байгаа. Нэг дагас олон ажлууд бий. Ямар ч байсан мэдхгүй энэ орооныхон төгсгөл дээр энэ архитектуртай тэмцэх ажил бол нэлээд өндөр амжилт гаргасан. Аймаг, хамт олон баг, сум, айл, иргэдтэй болно гэдэг хэлтэй байна. Үндсэн багийн дарга одоо үндсэндээ энэ Жанжны 4-р хогийн засаг дарга сууж байгаа. Энэ багийн дарга бас багийн хаард энэ нутгаарнээс сонь сайхныг бидний төстэй болох байхаа тийм ээ. Манай Жанжны 4-р хогийн хувьд бол олорлоо амжилт 4 жил байлаа. Тэгээд манай малчт байна. 19 онд манаас 2 аймгийн аврал болж байгаа. Төрлөө тэгээд мал 4 төрөл дээр мал өссөн. За багийн иргэд маань бас зөв санаачлагтай шинэ санаачилж бас сайхан ажиллаж байгаа. Хамтарч оршиж ажиллаж байгаа. За нийгмийн итгэх гаргаж одоо багийн хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан байгаа. Тэгээд жил сайхан жил болж байна. Тэгээд багийнхаа ард иргэдэд сар шинэ мэндийг төвшүүлж байна. Говь хангаа тал хэрэгсэлсэн 3 бүсийн нутагтаа хүмүүн зайг олж төрсөндөө миний хувьд бол маш их бахархаж энэ сайхан нутгаараа бас оглож явах дуртай. Тэгээд манай нутаг бол дуу хөгжмийн агуу их авшигтай сайхан нутаг. За сая ингээд шинэ оны босгон дээр өөрийнхөө уран бүтээлийн уян гухаарл нэртэй тоглолтыг Хонгор нутгийнхаа Алтан тайзнаас Улаанбаатар хотод очиж тоглосон. Тэгээд манай Баянгар аймгийн засаг даргын хамгийн газар бол театраа одоо соёлын байгууллагуудаа мөн одоо уран бүтээлчтэй маш их дэмжиж ажилладаг. Тэгээд сая энэхүү тоглолтод маань бас ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж одоо Баян хонгор гэсэн сэтгэл зүрэхтэй хүм болгон одоо хүрээлсэн маш сайхан тоглолт болсон. Тэгээд
энэхүү тоглолтын ард гарахад сэтгэл зүрхээрээ хамт байсан бүх хүмүүстэй мөн ерөнхий зохион байгуулагчаар ажилласан засаг даргын хамгийн газрын хамт олондоо маш их баярлж байгаагаа илэрхийлье. Монголынхоо бүх соёл урлагийн салбарын ажилтан албан хаагч нарт эрхэм уран бүтээлчдтэй сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Ийм сайхан уран амжилттай жил байлаа. Тэгээд одоо золох гэж ирсэн биш баа. Ажил ярьж байна. Номгон хан их богд уулаараа намин хөх орог цагаан нуураараа илсэн цөл аршаан олон голоороо эрен цагийн дуу юугаан хангинуулаад илийч багшийн мөнхийн гэрэлт энгэр цагаан барилга сүндэрлсэн баян хонгор баян нутгаа бадрангуй хөгжлийн хонгор нутгаа түмэн сүрэг дүүрэн шимээрээ төвшин хөдөлмөр дүгсэн эрдбээрээ тарайн түрүү тракторын дугаараа талх хангаа говь юугаан алдаршуулаад таван эрдэн ёсон хүслэн тансаг арвин бүтэж бүрдсэн баян хонгор баян нутгаа бадрангуй хөгжлийн хонгор нутгаа. Өнөр өтхөн үр хүүхдүүдээрээ өрнөн ажлын алтанхан нараараа ургах нарыг зорьсон зүтгэлээрээ улс орондоо амжилт юугаан байгуулад уран хуурын уянга дуунда ургиш дуудсан ураагаан өргсөн баян хонгор баян нутгаа бадрангуй хөгжлийн хонгор нутгаа баян хонгор баян